to call you every morning. Half asleep, you picked up anyway. You were laughing in the background. Said I'm here, we'll be okay. You were painting over cracks in the walls I never fixed. Taught me how to say I'm hurting. Taught me how to let it sit. You saw a future in a boy who had no plan. Held all my chaos in your hands. Now I'm staring at your sweater. За, сайн байцгаана уу? Ингээд одкон буцаж видеонуудаа хийж эхэллээ. Таг байгаад бүр ингээд санаа зовоод орж ирж чадахгүй бүр баг нээж харахгүй байгаадсан. Тэгээд буцаад лого хийж эхэллээ. За, эмчилгээ маань ер нь дайггүй явагдаж байгаа гэж бодож байна. Одоо миний өөрийн мэдэрж байгаагаар бол шал өөр болоод яваад байгаа байхгүй юу. Тэгээд одоо 5 сард нэг зураг авахулж харна. Тэндээс одоо яг эмчилгээ маань ямар шаттай, ямар үетэй хавдар маань ер нь ямар хуу шатанд явж гин гэдгийг тэндээс харагдана. За, сүүлийн видео хийснээс хойш царай зүс маань бол шал өөр болчихсон. За, хүсгэцэг маань урагчихсан гэдэг нэг аваа болчихсон багаз. Тэгэд яг ийм болж иж сошиал орчинд гарч ирэхгүй бол за YouTube дээр ялангуяа тэ видеогоо хийхгүй бол одоо би нөө өөрөө эмзэг байгаа. Дээрээс нь ингээд нөө хүмүүсийн сөрөг комментууд орж ирэхээр би тэрийг одоо айгу эмзэг хүлээж аваад байгаа байхгүй юу. Тийм болохоор нэгдүгээрт ердөөсөө видео хийх гэж нэг шамдаагүй. За, дараагийнх нь болохоор би нөө видео эдитинг хийгээд ингээд видеонуудаа засаа суухаар дэлгэцний хор миний арьсанд бас айгүй нөлөөлөө. За, тэгээд биеийн дархлаанд бас маш их нөлөөлд юм байна штэ. Тэгээд бас ер нь дэлгэцнээс жоохон хол байх гэж хичээлээ. За, тэгээд одоо бол харьцангуй бас биеийн дархлаа маань тэнцвэрчээд тэгээд дэлгэцний хор за нэг тэ сөрөг коммент айдаахтайгаа болсон учраас буцаад видеонуудаа хийж эхлэе гэж бодлоо. За, Facebook, Instagramд дагдаг хүмүүс маань бол мэдж байгаа те. Миний юу хийгээд явж байгааг ерөнхийдөө бол харж байгаа. Тэгэд ялангуяа хавдраас хойш би хүмүүст маш их одоо өөрийгөө үзүүлэх, эртэлрүүлэх, за тэгэд те одоо ерөнхий шинжилгээнд хамрагдахыг маш их хураалж байгаа сошиал медиадаа тэгэд нэг ч болтгоо бас хүний амийг аварчиж магадгүй гэж бодоод байгаа. Хавдар бол бас амар болчихсон байна шүү. Тэгээд бас зэд алимдуулаад хэлэхэд очиод өөрийгөө нэг шалгуулж хараа гэж бас хэлмээр байна. За, тэгээд хавдраар өвцнөөс хойш одоо миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж байна. За, мэдээж одоо нэлээ одоо би бүр ингээд амьдралынхаа хамгийн доод түвшин буюу те бүр ингээд шалдаа боон гэж ярьдэн штэ. Тийм болоод босч ирлээ. За, нөгөө төгөөр одоо муугаар хэлэх юм бол би амьдараа өвхөд босч ирж байгаа байхгүй юу. Тэгэд энэ бол маш амар. Хавдар бол үнэхээр амар. Одоо би өөрөө л хичээхгүй бол өвхөд бол ер нь 2-3 7 хоног л хангалттай юм гэдгийг биеэрээ мэдэрсэн. За, тэгээд өөрийгөө л босгож авахгүй бол гутраал гунаал өвдөлтөө мэдрээл за дээрээс нь те ингээд жоохон сөрөг юмнуудыг ингээд хүлээж аваад эмзэглээл хэвтэд авах юм бол ер нь бол маш урдан хөөхөр юм бэлээ. Тийм болохоор би өөртөө за болий те босын юм ч одоо юу алж байна. Би чинь хэн бэлээдээ гэл хичээгээл те дасгал хөдөлгөөгээл өдөр алга ингээл хичээгээд эхлэнгуут л би ингээд шал өөр болоод царай цусчуур болоод за биеийн дархлаач сэргээд эд эсвэд маанч сэргээд ингээд босоод ирж байгаа байхгүй юу. За, тэгжээч ингээд нэг гайгүй босч ирээд байж гэн 3 сарын дундуур Glow Up Challenge зарласан. Өдөр болгон дасгал хийгээд ер нь өөрийгөө тэр чигээр нь өөрчлөе. Одоо би ч юм бүртээ би ч юм бүр ингээд сэтгэл зүй талдаа би сэтгэл зүй одоо тэгээ юу л үгүй бүгдээрээ бүр ингээд навс унчихсан. Сэтгэн бодох ч чадваргүй болчихсон байлаа штэ. Тэгээд би маань бүр ингээд
паниктаад, шоконд ороод тий. Ингээд гар хөлөөс минь цус гараад бүр ингээд юмд хүрч чадахгүй, алхаж чадахгүй. За тэгэл хурууны үенээс эхлээл ингээл тэр чигээр өвдөл мэдэрч байгаа байхгүй юу? Тийм нөхцөлд байсан. Тэгэд тэгээд би сэтгэл ингээд доошлцсон тий. Доод түвшиндээ очсон. Дээрээс нь өөрийгөө ингээд талент хараад эмгтэй хүн чинь тэр тусмаа ингээд гутраад ит юм байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл би өсөө хусуулсан тий. Арьс маань ямар амарлсан байлаа та хэд мэдж байгаа. Тэгэд яг тийм төрхөө хүн чинь ингээд талент харахаар цаанаасаа л бүр ингээл юу ч хийх хүсэл төрдгөө юм байна. Гутраад за тэгээд заримдаа ойл ерөөсөө бууж өгөө ерөөсөө бэлээ тий. Тэр ингээд үхийч гэдэг тийм бодол орж ирд юм байна. Тэгээд энэ сэтгэл зүйн дайралт юм л да. Тэгээд яг тийм болдгийм байна. Ялангуяа эмэгтэй хүнд бол ер нь гадаад үзэмж маш чухал юм байна гэдгийг яг бүр яг ийм болсон багтаа л мэдэрлээ. За харин одоо бол шал өөрчлөгдсөн байна. Ер нь бол эрүүл хүн шиг л болчихсон байна. За яг тарих маань жоохон сэргэлт нь удаан байна. Би ч одоо бүр нөө нэр мэрээ хүртэл хэлэх гэж бодож моддог болсон бүр тийм болсон байсан шүү дээ. Тийм манараа болсон байхгүй юу? Тэгээд тарих маань жоохон сэргэлт удаан байна. Тэрнээс бол бие маань маш сайхан сэргээд за тасгал хөдөлгөөн хийгээд орчин маань чангараад гэх юм ингээд буцаад гоё болж байна. Тэгээд үнэхээр баяртай байна. Үндэ. За тэгээд хавтар гэдэг амар нэртэй айхтар тийм өвчнөд нүүр тулсан ч гэсэндээ эргээд миний амьдралд маш олон гоё зүйлүүдийг шинчилж тэ шинээр авчирж одоо өөрчлөлтийг бий болгож байна. Үүний нэг нь бол би одоо амьдралаа тэр чигээр нь non toxic буюу тэ ямар ч химийн хоргүй, пластикгүй болгож бүр ингээд цоо эрүүл болгож өөрчилсөн байгаа амьдралынхаа хэм маягийг за өдөр тутмынхаа хэрэгэлдэг. Үүний нэг жишээ бол одоо тэ манай гал тоогоог харж байна. Тэгээ гал тоогоо бол ерөнхийдөө дандаа мод, шил, төмөр, stainless steel төмөр, ширэм болгож өөрчилсөн байгаа. Ерөөсөө бүгдийг хүүхдийнхаа хэрэгэлдэг аяг халбанаас эхлээл бүгдийг өөрчилсөн байгаа. Бүх пластикийг ялгаж хайсан. За тэгээд дараагийнх нь бол одоо хоол хүнсэн тий. Хоол хүнснээсээ би хям, гомн за ер нь ингээд хит боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг бүгдийг халсан байгаа. За тэгээд цаашлаад хэрэглээ тий. Одоо хувцас за угаалгын нүнтэг, аяг тавг угаагч одоо юу гэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүн гэд бүгдийн одоо байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээр сольсон байгаа. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том одоо өөрчлөлт гэж хэлж болно. Энийг одоо тий энэ айхтар өвчин л надад ойлгуулж байгаа байхгүй юу? За би бол энэ өвчнийг магадгүй хуванцраас болсон байх гэж хардаад байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл би нөө аялж байхдаа бүх хэрэглээгээ хуванцар руу шилжүүлсэн. Тэгээ хуванцар өөрөө хүний биед ямар муу вэ те? Амьдралд ямар муу вэ? Эргээд халахаараа одоо те бие рүү нэвтэрч ороод бид яаж өөрчлөгддөг вэ гэдэг одоо мэдж байгаа те. Тийм учраас одоо ер нь пластик буюу энэ пиавар те бүтээгдэхүүнийг амьдралаасаа тэр чигээр нь халъя гэж гэсэн зорилго тавиад ажиллаад явж байна. За сууж агаад ярина. Яг урд нь бол ингэдэг нэг эрүүл амьдралын хэв маяг гээд жоохон халтуурдаад яваад байсан байгаа юм. Одоо ингээ эргээд харахад те стил пластик хэрэглээл те гадуур хоол идэл одоо хэд боловсруулсан хүн сэргэлээл гомь идэл ингээл яваадсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ яг нэг тасгал хөдөлгөөн хийгээл өдөр алга ингээд нэг актив байгаад байгаагаа эрүүл амьдралын хэв маягтай гэдэг ингээд бодоод яваад байсан боловч одоо яг ингээд харахад эрүүл бус асал халтуурдчихсэн байгаа байхгүй юу. Тэгээд магадгүй энийг ойлгуулах гэж те надаар дамжуулж илүү олон хүнд одоо мессеж өгөх гэж энэ өвчин над дээр ирсэн байж магадгүй. Ер нь бол тэгж хүлээж авч байгаа. Тэгээд нэг айхтар одоо хүхэл мөхөл гэж бол хүн дээр тусгаж авахгүй байгаа. Мэдээж хэцүү. Харин тийм амархан одоо ханиад чиг ч юм уу хатгаа шиг идгээд босоод ирдэг өвчин бол биш юм байна. Доотлон жил за тэгээд ер нь цаашаа хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй те эмчилгээ. Тийм хүнд нөхцөл байдалд бол ордын байна. Тэгэхээр одооноос л ер нь эрүүл мэндэд эрүүл байгаа хүмүүс маань анхаарахгүй бол
Нэгэнт яг ингээд ийм нөхцөл байдалд орчих юм бол эндээс гарах гэж бас л чартай хэрэг хүнч даваад гараад ирдэг юм биш юм байна. Хавдартай ингээд нүүр тулсан хүмүүсийн ихэнх нь сэтгэл зүгээр л төрөлөд явчт юм байна гэдгийг одоо ингээд хамт имчилгээ хийлгэж байгаа хүмүүсээсээ ч юм уу те. За мөн ингээд ирж байгаа одоо мессеж чатуудаа ингээд уншиж байхад яг л тэгж санагдаж байна. Хүмүүс маань сэтгэл зүгээрээ л төрөлөд явчт юм байна. За яг эндээс би бас юу ойлгож авсан бэ гэвэл за би ер нь аль стресстэй болохгүй юм байна. За өөрийгөө те одоо ингээд эмзэг байгаа би дээрээ хэрэг юм ингээд халдааж болохгүй маань хүмүүсийн комент за тэгээд одоо юу гэдэг нь те эргэн тойрноосоо ингээд айгүй эмзэг байгаа хүн чинь ингээд эргэн тойрноосоо сөрөг юмнуудыг ингээд авах гээд идэм байлаа штэ. Эргээд хавдар чинь өөрөө сэтгэл зүрөө яг тгийж таардаг. Тийм болохоор яг миний ойлгож өөр дөрөө яг ингээд баримталсан зарчим гэх юм уу. Одоо ерөөсөө л сөрөг зүйлсээс өөрийгөө тусгаарлаа тий. Сөрөгийн бодоол ирвэл эрэг болгоё тий. Инээд мэм үзье. Аль болохоор эрэг одоо хүүхдүүдтэйгээ тоглоё, хүүхдүүдтэйгээ яриач гэдэг юм уу тий. Тэгж эхэлсэн. За яг энэ зарчмыг ингээ баримтлаад нэг сар явхад сэтгэл зүй маань, бие маань бүр ингээд шал өөр болчт юм байлаа. Зөвхөн өвчтэй гэлтгүй хүмүүс маань тий. Ер нь орчноо цэвэрлэл, эрэг бай тий. Одоо үзэж байгаа энэ сөрөг муухай юмнуудыг одоо өөрөөсөө холдвол энэ чинь эргээд нөө тархичны өнөө худлаа ялгадаг гэж тий. Юу үзэн, юу харна, юу ярина, юу бодно. Яг тэр чинь эргээд амьдралд нөлөөлдөг. Тийм болохоор бас яг орчин гэдэг маш чухал юм байна. За ингээд гой босоод ирсэн сууж гэн. За дараагийн нэг гой мэдэн хүүхдэд маань ирсэн. За хүүхдэд маань ирээд бас гадуур дотор нилээн завгүй хамтдаа гүйцгээгээд буужигналтад гой байлаа. Тэгээд хүүхдүүдийнхаа хүлд чирэгдэж гадуур нилээ явлаа. Тэгээд эргээд эмчилгээнд орсон чинь яг ингээл эмчилгээнд ороод ядарснаа мэдэрч байгаа байхгүй юу? Бүр ингээ эмчилгээнд ороод босч ирэх гэж. Уг нэг ингээ эмчилгээнд ороод нэг 2 хоноод за 3 хоноод муужирж унаал босоод ирдэг байхгүй юу? Муужирж унаа гэдэг нь бүр ингээ толгоогоо ш таах. Тэнхэлгүй болоод тэг унчтээ. Тэгээ босоод ирдэг гэсэн чинь сая хүүхдүүдтэйгээ жоохон гадуур ингээ явж мавж хагаад эмчилгээнд орсон чинь бүр 1-7 хоног за баг 2-7 хоногтой босдгоо. Тэгээд одоо л 2-7 хоногийн амралт аваад эмчилгээнээсээ эмчтэй хэлээд 2-7 хоногийн чөлөө аваад тэгэл ажиллаа жоохон зохицуулж авъя гэж бодоод суужээ. Нэг 2-7 хоног амарч харайгүй гоёлчтэй. Нэг амир юм нь жоохон завсарлага авахаар нөгөө хавдар чинь баярлаад үржээд томроод тэгээд яг нөгөө энэ жижигхэн завсрыг ашиглаад мутацид ороод шинжлэгдээд гараад ирд юм билээ. Би яг сая шинэ жилийн үеэр тэгсэн. Тэгэхээр бас яг ингэж имчилгээгээ тасдаж ерөөсөө болохгүй байгаад байгаа. Алалцж эндөө тэгэл аль намэдүүлчих гээл те. Би тэр ч та алалцж штэ. За дараагийн нэг дуулгах мэдэн. Би түрүү хэлсэн те. Non toxic те бүр ингээд ямар ч химийн хор бодисгүй бүтээгдэхүүнүүд хэрэглэж эхэлсэн гэж хэлсэн. За үүний нэг нь бол энэ одоо биеийн тос арьс арчилгаа за кастр ойл те кастр ойл одоо ангаагч тос гэж ярьдаг. Энэ тос одоо яг надад яг энэ тосны үйлчлэгээ бол ингээд бүр гайхалтайгаар мэдрэгцэн. Яг тэгвэл би нөгөө миомтой 2 том миом миний саунд өтрээнд 2 том миом ургачихсан. Тэгээ би хаалганд орох залтдайсэн аахгүй юу. Тэгээд эмч маань за нэг 3 сар хүлээгээд тэгээд ер нь ингээд нэлээд томруулж агаад хүмүүсээ авъя гэсэн. За тэгээд яг тэр 3 сар хүлээж явах хугацаанд би кастр ойл хэрэглэсэн. Тэгээд ер нь нэг 2-7 хоног 3-7 хоног хэрэглэсэн. Яаж хэрэглэсэн бэ гэвэл би яг хэрэглэл шингээгээд юм ирэхээр хэрэглэл шингээж өмссөн. За дараагийнх нь өдөр тутамдаа шингээгээд ингээд өдөр болгон ингээд тусаагаал өмсөд исэн. За тэгээд яг хаалгандаа орохын өмнө эхот харуулсан чинь миом маань алга болчихсон байсан. Хоёулаа ахгүй болсон. Хагараад гарцсан. За тэндээс бол яг энэ тосыг шүтэж эхэлсэн. Монголд нэг тийм элбэг бол байдгүй юм байна. Тэгээд яг энэ тосоо бас олон хүнд хүргэе. Айл болгонд ер нь яг энэ тос хэрэгтэй юм байна гэж бодоод органик цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг энэ доодох сайтаас ороод та харж болно. За тэгээд энэ кастр ойлыг бол би илүү одоо сурчилж эхэлсэн гэх юм уу. Энэ бол гайхалтай тос юм байна гэдгийг би өөр дээрээ мэдэрсэн. За нэгдүгээрт нь
Мямыг минь алга болгосон. Хоёрдугаарт миний нарсны асуудлууд, шарх соргуудыг бүгдээ нэтгээсэн. За дараагийнх нь үрдэн бол миний үсийг маш гоё ургуулж байгаа. Үс хөмсөг сормоос маань маш гоё ургаж сэргэж байгаа. Яг энэ тосны ачаар те. Өглөөс л би ингээл үсэндээ төрөвчтэй. Усанд орчвол үсэндээ төрөвчтэй. За тэгэл орой унтахын өмнө ууч штэ. За тэгээд ер нь бол энэ бас гайхалтай тос юм байна. За хүмүүс, зарим хүмүүс одоо энэ Европын зарим орнуудад хүмүүс ууж бас хэрэгэлдэг юм лээ. Уугаад дотор ирэхтэн бас айгүй сайн гэдэг. Би илгэн дээр хүртэл гаднаас нь түрхээд ингээд жин тавиад байгаа. Магадгүй те хаалгаанд орохгүй болоод илэг маань идэхчвэл бас айтай юу. Зөвхөн кастр ойл гэлтгүү илүү органик бүтээгдэхүүнүүдийг одоо биеийн тос арьсандаа нүүрэндээ ерөөсөө тийм химийн бодис орсон тос бүтээгдэхүүн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээ болсон. Эргээд энэ яагаад гэвэл би нэг сая хим эмчилгээтэй хүн чинь үнэр авч чаддгүй юм байна. За дээрэс нь арьс маань гэмтээд арьс би бүр арьсгүй болсон байсан шүү дээ мэдчихэж байгаа. Тэг яг тийм үед бол ингээд ус хүртэл өвтгөөд хорсгоод ингээд түлдэм мэлээ. Ил хүмүүс ингээд сөөмөө одоо юу гэдээ те ингээл зөндөө санал болгож байгаа юм аллен ч хэрэгжилж чадахгүй би бүр ингээл бүтэн хайрцаг одоо сайн гэсэн болгоныг ингээл аваад туршиж үзэж байгаа байхгүй юу. За тэгээд ингээ явж байхдаа бол ерөөсөө юу ч хэрэглэхэ болий бүгдийг хэрэглэхэ зогсоосон тэгжээж би арьсаа буцаад сэргээсэн. Арьсаа өөрөөр нь бие өөрөөр нь сэргээсэн гэж хэлж байна. Тэгэхгүй бол ингээд гаднаас нь за энэ сайн гэсэн тэр сайн гэсэн гэл ингээл бүгдийг ингээл холиол туршаал ингээл түрхээд авах тусам улам ингээл түлэгдээл те бүр үнэхээр сэрэхгүй юм шиг. За үнэхээр бүр ингээд намайг залхаагаад ер нь ингэж яхаар болий гэл те. Яг тэр ингээл бодол ингээл яг туйлдаал ирэхээр орж ирээд идэм билээ. Тэг жишээ нь арьсан дээр за тэгэл өвдөлт мэдэрч яхад ерөөсөө ингээл жоохон халшраал жоохон ингээл бууж өгмөр санагдаал ирэхээр заас ер нь болдог ч юм уу те. Ер нь ингэж яхаар үхдэг ч юм уу гэл ингээл бодогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бие өөрөөр нь сэргээх хамгийн чухал юм байна. Одоо арьс арчилгаагаа бол би арьсаа өөрөөр нь те нөхөн төлжүүлээд зөвхөн одоо жохон ойл ч юм ингээл батгатай үед бол тосрохж болдго юм билээ штэ. Тэгэхээр зүгээр ингээд хөнгөө moisturizer те чигшүүлж түрхэл тэгэл болоо. Эсвэл бүр юу ч түрхгүй байсан дээр юм байлаа. За бие бол өөрөөр нь сэргээсэн гэдэг нь би мацаг барьсан. Өрдөөсөө юу ч идэхгүй. Зөвхөн уураг угаал ус угаал. За тэгээд нэг 3 хоног 2 хоног нэг өдрөөс эхлээл ингээл мацаг барайл. Тэгжээж би маань өөрийгөө одоо сэргээд юм. Хүний бие чинь үнэхээр гайхалтай агуу юм байна штэ. Өөрийгөө сэргээх нөхөн сэргээх бүрэн чадвартай байт юм байна. Гэдгийг одоо бүр ингээд одоо левел болгон дээр би өөр дээр ингээд туршаад явж байна. За энэ нь ингээр яа энэ хүмүүсийн одоо ингээд зөндөө олон бизнесүүд зөндөө олон хүмүүс ер нь юм болгоны бүтээгдэхүүн дээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр л хор тавдраа сэргийлнэ, хор тавдраа эсийг устгана, хор тавдраа цай урьдчилан сэргийлнэ гэсэн маш таа. Бүгдийг туршиж үзэх том боломж надад гарсан. Тэгээд туршаад үзээд явж байна. Тэгээд энэ дээрээс би ингээд бодож байгаа байхгүй юу? Зөвөр л хүмүүс мөнгө олохын төлөө те юу хийхэд бэлэн болчихсон. Одоо ингээл хор тавдраа эсийг устгах гэсэн бүтээгдэхүүн зөндөө байна штэ. Би бүгдийг хэрэгжилж үзлээ устгахгүй л байгаа байхгүй те. Босоод ирнэ тэгин ингэн гэл. Тэгээд ихэнх нь одоо сахартай ч юм уу те. Ерөөсөө ингээд яг гоё ингээд шошготой яарлагтай байгаа хэрнээсээ яг чухал юм дээр нь ерөөсөө ажиллаж өгөөгүй байдаг. Тэр нь сахарын хэмжээ байна те. Одоо юу гэдэг уургийн хэмжээ байна ч гэдэг юм уу те. Эднэрийг ингээл хараад туршаал одоо хавдар чин сахараар тижээгддэг энтер гэдгийг ингээл мэддэг болоод ирэхээр ердөөсөө энэ одоо ихэнх сайн гэдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж болохгүй юм байна шүү гэдэг тийм ойлголтыг за туршилтыг ингээд өөр дээр хийгээ сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгэл эрүүлж бай, өвчтөж бай хүмүүс маань энэ зарим бизнесийн золиос болол дуустай юм шиг байна дөө. За тэгээд иймэрхүү сонинтой сууж ийн. Тэгээд одоо юу гэдэг вэ? Хорвоогийн тас хөдөлгөх хувьтай л хүн байна гэдэг шиг гоё ингээл сэрхжээл камерахаа өмнө ингээд тухтай
яриад суух чинь гоё байна. Яагаад гэвэл ингээд одоо жишээ нь арьс маань за ингээд гадаад үзэмж маань ингээд сонирн болоод ирэхээр хүн чинь хүний нөөрлөө ингээд дэлгүүр хошоод орохдоо хүртэл ингээд би хүний нөөрлөө хэцэлж харж чадахгүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүний ингээд харц намайг амар өвтгөөд юу гэж бодож байгааг би мэдэхгүй шүү дээ. Зүгээр л тэр харж байгаа нүд нь ингээд дагуулаад ингээд харж байгаа тэр харц намайг амар өвтгдөг байхгүй юу? Тэгээд би бүр гэрээс ч гарч чадахгүй хүүхдтэйгээ цэцэрлэг сургууль руу ч явж чадахгүй ингээд зөвхөн өрөөндөө заримдаа бүр ингээд өрөөнийхөө гэрлийг унтраачаал хаалгань хаачаал харанхуй орчинд л байгаад амар юм шиг санагдал тийм болчт юм байлээ. Тэгэхээр ингээд ядаж харагдаж байгаа үзэмж гадаад үзэмж маань ингээд шал өөртөө үс гизэг маань ингээд ургаад нэг нүдэнд дулаахан гэдэг шиг ингээд болчоод ингээд яриа суух чинь хин хиндэ маш тухтай байгаа байхгүй одоо үзэж байгаа хүнд ч гэсэн тухтай надад ч гэсэн тухтай сайхан байна. Тэгээд дажгүй имчилгээ маань ер нь тун дажгүй одоо таарад гэх юм уу явж гин. Одооноос л ингээл нэг юмны учрыг олно гэж ярьдэн шүү дээ тий. Одоо энэ хавдрахаа учрыг олно, биеийнхаа учрыг олно гэдэг шиг яг ингээл нэг учрыг нь олол ингүүл тэгдэг. За ингээд одоо би жоохон ийм юм идээд уугаад эхлэх юм бол нөгөө хавдарч ингэчдэг шүү гэл те. Учрыг нь олоо сууж ин. Тэгээд хорт хавдрал ерөөсө хорт хавдрал байдаг юм байна. Тэгээ юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Одоо биеэрээ тойлж үзээгүй бол хэлж ярих бас нэг сайхан те. Яг ингэ биеэрээ туулаад үзээд даваад гарцсан ч юм уу ингээд даваад гарч байгаа хүний хувьд ингээд хэлэхэд зүгээр л яг ингээд эргээд бодхоос ч амар яг л тийм зүгээр л яг ингээд эргээл бодох юм бол би яг тэр өвдөлтийг мэдэрдэг те өөрөө. Тэгэхээр зүгээр л хүмүүст юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл хэрэг хүн даваад гарч чаддаг тийм амархан өвчин бол биш. Тийм учраас өөрийгөө яг одооноос л хамгаалж эхэл гэдэг мессежийг би бүр ингээд хүн болгонд өгөхийг хичээж байгаа. За энэ дээрээ ч контентуудаа хийгээд явж байгаа. Тэгэхээр хэн нэг өстөн дайснаа хүртэл би яг ийм нөхцөл байдалд ороосоо гэж хүсэхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас яг одооноос хэрглэж байгаа бүтээгдэхүүн пластик одоо юу гэдэг те хувцас, хонор, пластик чинь бүх юмд чинь байгаа. Нилон хувц, полиэстер хувц өмсөд байгаа. Тэр чинь эргээд биеинд чинь шингээд тэр пластик ингээд биеинд чинь шингээд цуснд чинь ороод эд хэрэгтэйд чинь ингээд үлдчихэж байгаа гэж боддоо. Тэр чинь эргээд бид нэрийг өвдөгдөг юм байна. Шүү. Тэгэхээр яг одооноос бас юу идэж ууж байгаа, юу хэрглэж байгаа дээрээ анхаарад 5-аас 10 жилийн дараа одоо над чиг ийм нөхцөл байдалд орохгүй төлөө хичээгээрэй гэж дахин нэг уриалж хэлмээр байна. За ингээд гинт гарч ирэл хүсэн амт мэддэхгүй алга болохгүй одооноос яг тэхгүй гэд видеонуудаа үргэлжлүүлээд хийгээд явна. Үш. За ингээд өнөөдрийнхөө видеог ингээд дуусгая да. Хүмүүс ордоор хаагар гүйлдээд байна. За ингээд дараагийнхаа влогоор игээд уулзлаа түр. Бай бай. Ой. Хай. Ой. За.